Сайн уу? Өнөөдөр 8 сарын 3-ны өдөр сайхан нарлаг өдөр байсан. Тэгээд гэрээсээ гараад алхангаа гэрийнхэн ойрхон ер нь бол байнга алхдаг өдөр болгон ингээд гарч алхахтай тэр газруудаараа алхлаа. Тэгээд тэрийгээ аль болохоор нэг юм миний влог маягаар ингээд тэмдэглэл болгоод хөтлөлөө. Тэг гэрээсээ гараад алхаж байгаа манай гэрийн гадаах ингээд байгаа байдлын тэгээд цаашаага нуурын яриглүү алхдаг. Тэгээд тийш алхаж байгаамаа. За өнөөдөр миний амралтын өдөр хагасаа өдөр байгаа. Манай гэрийн ойрхон нэг 5 минут ирээдээ яваад ийм нуур авэди. Тэгээд тэнд би яг амралтынхаа өдөр гэхгүй юм бол өдөр ажилдаа үедээ өглөө алга ирээд энд ингээ алхдаг. Тэгээд 8 сар гарахаар одоо тэр нэг тэнд байгаа хэсэг дээр нөгөө илстэй тийм торгын илстэй тийм одоо тэр хүүхдүүдийн тоглолтыг тийм үсэрдэг зориултын газар байдیں۔ Тэгээд тэн дээр очиж өглөө алга нуурын усанд ордог. Ер нь бол жоохон хүүтрээд ирэхээр ордог. Өглөө эрт 6:30-аас нэг 8 хооронд ирээд ордог. Ер нь тасралтгүй 4-5 жил би ингээ орж байгаа. Тэгээ эхлээд манай их чигч амар шоолгол чи ч одоо өглөө одоо нэг ажилдаа хүн шиг цүн хүүрээл бүр ингээл амар сүрхий ажил хэрэг болгоод явахын ингээ шоолоод байдаг гэсэн чинь 2-3 жилийн дараагаас эхлээд хамт ордог болсон. Тэгээ дараа нь нотлон жилээс хойш манай хүргэн бас хамт ордог болсон. Өглөө яг 10 сар 9 сарын сүүл 10 сар хүртэл 8 сарын дундаас 9 сар тэр жигээрээ бид нар бүгдээрээ бөглөө босоод кофегоо уучаад бицчаад одоо ингээд бүх юм ингээ гоё цэвэрлжээд нуурынхаа усан дэрж орчоод өглөөнийхөө цаг уудаг гэсэн. Одоо эх 7 хоногт ажиллаад тэгээд би өөрийнхөө үндсэн хуваарьлаа ороод өдөр 2:30-аас ажилдаа явдаг болно. Тэгэхээр ирж орно. Тэгээ тэрийгээ бас ингээд бичлэг болгож оруулъя гэж бодож байгаа. За тэгээд энэ газар маань ийм нөгөө хиймэл одоо уултай манай энэ гэрээнд энэ уулыг болохоор зам гарах гад ингээд бүр нөхөлцөн. Тэгээд тэр шороог нь болохоор энэ уулан дээр ингээд асгасаар юм байгаад тэгээд мод тарьсан бэлээ. Тэгээд би модыг ингээд тарьсан мод нарыг харсан чинь яг жигэд тэгээд би яг ингээд хүн тарьсан юм шиг ингээд гоё тарьсан. Тэгээд энэ уулыг ер нь монголчууд бол хүслийн уул гэдэг нэрлэлж аягүй монголчууд амьдардаг болохоор тэгээд энэ одоо би энэ уулан дээр гараад тэгээд дээрээс нь бичлэг хийгээд тэгээд нэг харъя гэж бодож байна. Энэ талаасаа болохоор юм яг ойгоороо ингээд алхдаг юм хайкингийн одоо алхалтын яг ингээд энэ коммуни манай энэ одоо коммуник манай дүүргийн хүмүүс ингээд алхдаг юм замтай. Тэгээ бүр ингээд яг энэ замаар ингээд явна шүү. Тэгээ байгалаараа ингээд энэ тэнэнгээр явахгүйгээд энэ сая би нөгөө хэлсэн нөгөө коммунаас ингээд хүмүүсийн алхалтын зам байгаагаар ингээд темпүүх ингээд газрууд ингээд хийцэн байдаг. Тэгээд энэ болохоор ингээд хүүдэнгээ манай коммуны нэр тэгээд энэ одоо энэ тэмдэглэгийг дагаад тэгээд энэ дэшег ингээ алхдаг. Энэ болохоор ингээ алхалтын зам. Тэгээд ерөнхийдөө Шведэд бүх одоо ингээд коммунч гихгүйгээр ер нь ингээд нэг стейшн манайхаар бол нэг бараг ингээд автобусны буудал гэмээр юм уу та тэр газартай ийм ойтой. Тэгээ ийм устай ярддаг ерөнхийдөө. Тэгээд энэ доторхын ингээд хүмүүстэй зориулаад ингээд алхалтын талбай олгоод ингээд ашигладаг. Одоо жишээ нь ингээд энэ тэмдэглэгээ олгороо шараар ингээд дээшээгээ өгснөө уулан дээрээ гарнаа гэсэн тэмдэглэгээ байгаа. Тэгэл яг энэ шараа дагаал яваарай гэсэн тийм тэмдэглэгээ байгаа. За би болохоор нөгөө ингээд байгальд алхахаар хүмүүсийн бартаатай зам мамаар алхах дуртай юм билээ. Ингээл амар зовж бол миний хувьд болохоор нэг юм устай яг би ийм одоо байгальд дуртай. Ингээд нар жоохон ингээд тусаад тэг усан дээр тусаал тэгээд
ерөнхийдөө бол ингээд мод зод нэг тийм гоё үзэсгэлэнтэй, ус бас нэг гоё тийм амьдлаг харагддаг. Тэгээ би шууд ийшээ ингээд ус руу ингээ ороод орчоод гараад ирдэг. Тэгээд одоо ингээ орчоод гарах хэрэг цаг алчих гээд байгаа болохоор дараа нь тэргүү харъя гэж бодож जैन. Тэгэд болно ингээд микрофон авч гарч ирээгүй, зүгээр л өглөө алах гэжсэн бичлэг хийчих гэж бодоод ийм гоё өглөө одоо ер нь Шведэд ховор болно. 8 сарын ихэнх болж байна. Тэгээд эх 7 хоногийн нэг хэдэн өдрүүдэд л гоё байх юм байлаа. Тэгээд тэмдэглэгээ маань энд байна. Эх 7 хоногийн хэдэн өдрүүдэд л гоё нартай байгаа л тэгэл тэрнээс хойш ингээд нэг усан бороо норол яг ийм үзэсгэлэнтэй өдрүүд айгу ховор болж эхэлнэ. Гоё зуны дулаахан өдрүүд. Энэ газар болохоор хүмүүс дандаа ярьж гэрэл мэрэл хийдэг. Ийм газар байна. Жаа хаамсгаад чинь. Хортон явцсан чинь. За тэгээд дээшээ оол руугаа гарахад дахиад нилээ явна уу. Энэ бол зүгээр л хүмүүсээ ирээл одоо хоол мал гал мал орой хоол малаа хийгээчдэг газар боддог. За тэгээ би болохоор энд очиж байгаа. Тэгээ энэ дээр одоо ингээд бүх самбарын тэмдэглэгээнээр байгаа. Тэгээ заавруудаага гал төлхүү яах вэ хүү гэл ингээд бүх юмнаар энэ дээр байгаа өөх төхүүд нь байж идэг. За жинхэнэ ойруугаа одоо орж эхэлж байна. Бүр дээшээгээ нөгөө шар тэмдэглэгээ маань байна. Өнөөдөр би гэрээсээ нөгөө нуурын эрэг орно гэж бодоод зүгээр таавчгтэй. Тэгээд ийм өөрийгөө харуулах гэж бас болохгүй. Ямар ч бэлтгэлгүй зүгээр нэг ийм гараад ирчлээ. Яг ийм газраар өглөө 5 цагийн үед 6 цагийн үед явахаар ингээд согоо могоо янзаг манзаг гэр бүлээр ингээл энэ модон дондор шүлжилдэл гүйчдэг. Амар хөөрхөн хайр хөрмөр идэв штэ. За тэгээд би сая тийм нэг хэлгээд нөгөө миний хамгийн дуртай одоо ингээд харах дуртай зүйл маань яг энийг ахгүй ингээд дээшээ харахаар ингээд ийм харагддаг. Яг ийм одоо дүрслэлийг харах айгүй дуртай. Маш гоё санагддаг. Туйлын туяа маяа байдаг хэсгийн тэр шивэдүүд бол бүр ингээд үнэхээр гоё амьдардаг. Тэгээ ер нь бол шивэд стил ингээд яг шивэд хүмүүсийн амьдарч байгаа стилүүд нь бол нэг иймэрхүү байдаг. Өөрийн гэсэн эдлэн газар та манайхаар бол ашаа байшин гэсэн. Тэгээд ингээд моджуулаад тэгээ ингээд битүү ойн дотор түгэл дотор амьдардаг. Тэнд нэг 60 гаруй насны эмээ өвөө хоёр амьдарч юм билээ. Өглөө алга яваал хаардаг болохоор тэгээл хайцсан яах их жаа гэдэг асууад идэг. Хиндэ амир гайхаад идэг. Сүүлдээ бүр таньж мэддэг болчихсон байсан. Тэгээ би нэг одоохондоо нэг хэсэг ерөөс өглөөгөр явахгүй оройхон тийшээ ирдэг болцсон байсан. Hi. Good morning. Өглөөний цаг ууцгаж байна. За энэ айл ингэж амьдарч байна. Миний мөрөөдлийн амьдрал гэх юм уу? Яг би ингэж амьдрахыг хүсдэг шүү дээ Монголдоо. Гоё модон донд ойрхон устай. Тэгээ өглөөний цаг ээж аавтайгаа гоё хоол, өглөөний цагийн гоёор бэлдэж өгөөд, ширээ тариал тийм яг нэг хоорондоо нэг эзэн юм шиг тийм гоё амьдрахыг сүүлийн үед амар хүсэж байгаа. Энэ хэсэг газар шүү дээ. Яг ийм юу байхгүй юу? Арал ахгүй юу? Тэгээд энийг ингээд яг энэ арал ингээд энэ усны ингээд бүр ингээ хойгоороо тойроод энэ арал дээр ингээ хүмүүс одоо өстө үнэхээр бүр үнэхээр nice амьдардаг. Тэгээд энэ
арлын хүмүүс мэдээч хэрэг ажил бүх юмдаа явна яг адилхан. Тэгэхдээ энэ шар одоо усан онгоцнор байгааз энэ шар усан онгоцнууданд ингээд өглөө машинтай одоо юу гэдэг машин тэрэг бүх юмнаа ингээд ачаад тэгээд одоо тэр зогсоол байгаа. Тэр зогсоол дээр буудаг байхгүй юу? Тэгээд төв зам руугаа ингээд ороод ингээд машин тэрэгтэй өглөө ажилдаа явцдаг. Тэгсэн юм ингэж арал дээр амьдэрдэг юм бэлээ. Тэгээд ингээд ер нь л айлууд одоо ингээд бүгдээрээ ихэнх нь ийм боттой усан онгоцтой. Тэгээл ингээд орой морой бол энэ ингээд битүү ингээд усан онгоц болчдөг. Одоо ингээд харж байна тэндээс ингээд хүмүүс өнгөс ирээд усан онгоцороо явж байна. Тэгээ нэг ийм газар байдгийн. Тэгээ энэс дэше дахиад бүр өндөр байдгийм а. Тэр нь болохоор хойдлоор бүр машинтай явж очтیں۔ Тэгээ би бүр өндөр дээр гараад яг нэг тийм уулан дээр гарч байгаа юм шиг мэдрэмж авахын тулд би юу ячдیں۔ Хойдлоос гэрийнхэн хойдлоос явцдаг. Тэгэхээр илүү хурд очичдیں۔ Тэгээ энд болохоор нөгөө яг юм усан дээр байгаа юм шиг яг тийм устаа айгуу ойрхон мэдрэмж төрүүлдэг. Тэгээд нөгөө сая түрүү ярьж байгаад мартчихлаа. Тэгээд яг энийг ингээл тойрол энэ усаа тойрол нэг ингээд буудлууд байгаа шүү дээ. Тэгээд тийм учраас нөгөө хүмүүс нэг буудлын одоо тийм нэг автобусны буудлын шиг газар нь юм байдаг хэрэгтэхгүй гэж багтдаг баг. Ерөнхийдөө яг юм усан дээр тэгээд битүү модтой тийм газар байдаг учраас хаашаа л харна мод, хаашаа л харна ус. Тэгээд ингээд өндөр тэр байр амар сүрлэг юм байхгүй. Тэгээд ингээд юм байглаар амьдардаг хүмүүс байдаг. Яг ингээд үнийг хэлэхэд энэ дээр ингээд зогсоод одоо ингээд харахад камер дээр бол үнэхээр гоё харагдахгүй байгаа. Тэгээ яг боддороо бол бүр яг миний нүдэнд харагдаж байгаагаар бол үнэхээр гоё. Үнэхээр nice харагдаж байна. Би нөгөө үнэхээр гэдэг үгийг бүр үнэхээр гоё мой гэдэг энэ үгийг үнэхээр авч чадахгүй уучлаарай. Үгийн баялаг үнэхээр муугаа уучлаарай. Халуун өдрүүдэд сая 7 сар мад бол ингээд орой бүр ингээд энэ ингээд одоо тэр ага ботнер ингээд бүгдээрээ энд ингээд хөөвнө гэж боддоо тэд харахаар нэг тийм яг халуун оронд очсон юм шиг мэдрэмж төрдөө штэ.